За тав хүнтэй энэ өдрийн минь хүргэе. За одоо миний хувьд одоо энэ толгомдоо байгаа өнөөдөр одоо дэд үтсч буюу одоо замын төгжрөл нийтийн тээврийн талаар нь очихоо бас 2-3 хэлье гэж боддог юм. Юу гэхээр зэрэг одоо 2012-аас 16 оны үед нэг одоо метровэр хаар одоо төсөл нь хийгдэж Япончуудад жинтэн болоод өөрөөр хэлбэл тухайн метроны төрөлтгийн одоо 35% одоо 500 төгрөгийн пледээр гэдэг юм байна. Иргэд нь хөгтгөр бусад одоо нийслэлийн хөрөнгө оруулалт, улсын хөрөнгө оруулалт, гадна дотны тусламжаар оруулахаар ингээд төсөл нь бэлэн болсон юм одоо бид заавал энэ төрөө гэлгүй шууд хийчих хэрэгтэй байна. Ингэснээр бол одоо босчоноос одоо метроч нь нэгдүгээр одоо газар гамшигын үед бол маш хамгаалалт болдог. Тав хүмүүжлээ Украинд одоо сая том дэвтэр тусахад метро одоо манайхны одоо аюул хүүхдүүдээс хүүхдүүд одоо метроноос тийм ээ энэ аюулаас ирмэлээ. Энэ чинь гадуур яндрын юмд одоо хамгийн найдвартай юм өөрөөр хорогдох байр болдог байхгүй. Дээр нэмээд одоо үндсэндээ 1000 гаруй ажлын байр бий болно. Зөвхөн үйлчлэгээний одоо гадаа өвөл энэ хөөтөнд зогсож байгаа хөрхийн төрөөс ирэх хүмүүс энэ дор ороод юм хийх юм бол одоо худлааны бол наацх нь ийм ачаал бүгдэлтэй нэгдүгээрт. Ер нь тэгээ цаашдаа тэр чинь бол үндсэндээ 17.2 км юу 5 шараас өчигдөрөд ордог өнгөртөл үндсэндээ ийм байсан төслөөс энийг одоо хийх нь зөвөө гэж нэгдүгürt ойлгодог. Хоёрт одоо төгжрөл гэж яригадаад байна авцамын. За одоо манай Улаанбаатарт бол үндсэндээ баруунаас зүүн тишээ инх 50-ны гудамж. Одоо бидний нэрлэгээр нарны замч гэдэг юм уу тийм ээ. Одоо энэ хойшоо шилбийн зам гэж явдаг зүй байсан. Энэ ингээд үндсэд дүр тоон хооронд нь хөндлөн чиглэлд холбосон холболтыг олшруулах хэрэгтэй. Тэгжээ сая одоо үнцэн нэг төгжрөн уртцаанд туулах шаардлага байхгүй. Тодорхой хугацаанд яваад хөндлөн огтлоор ороод ингэж явчихдаг ийм бүтцтэй байх хэрэгтэй замын хувьд бол. Дээр нь нэмээ хэлэхэд одоо манайхад одоо төмөр зам хөндлөн гарцыг 5 шарт хийгдэж энэ бол дөрөвдөх нь. Урд нь 3 гарцыг төмөр замын одоо хөндлөө огсон түнэл. Одоо бид нар хэлсэн түнэл. Дээр нь одоо яг явган гарц одоо хүүхэд хүчтэй аюулгүй байдал гэдэг ингэж ярьж байна. Явган замын гарц гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл нэмэх төвчний гарцтай бол одоо хүмүүс гарахгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр дээшээ өгсчдэг настан хүүхэн шууд одоо хүрээ сэтгэхгүй юм байх. Хэрв хасах төвчний үе зам дагуур ороо явчих. Одоо өөрөөр хэлбэл багшийн дээр манай 13-ын одоо хасах төвчний уулзвар энийг л хийх хэрэгтэй. Хүн чинь аяанда явж байгаа доошоогоо бууцсан хүн чинь эргээ гардаг л байна. Тэрнээс дээшээ өгсөөр буцаад бууна гэдэг чинь хүмүүс бол гардаггүй. Хүн чинь хүнийхэн одоо бас нэг юугаар инстинктээр ингэж явж явах хэрэгтэй. Юмыг бүтээж явах хэрэгтэй. Тэгэхээр яхад одоо түрүүчэн тэр уулзууруудыг бол хөндлөн огтлолтын уулзууруудыг ялангуяа төмөр зам доогоор орсны гарсан гарцуудыг нөхөн гарцуудыг нэлээд олныг хийх хэрэгтэй. Ядаж эхний ээж ямар ч 11 одоо тийм гарц хийх хэрэгтэй. За цаашдаа тэгээ нийтийн тээврийг ана гэхэл манайх нэг дүүжин тээвэр гэдэг нэг баах юм ярьсан. Тэр дөрвөлжин тэр өнөхгүй сайдр одоо яваад байгаа хүмүүс. Тэр чинь аюул жуулчлалын зориулттай юм шүү дээ. Тэгээс бээч гүрч явдаг л баггүй. Өөрөөр хэлбэл Японд бид нар миний хувьд Японд явж байсныг очиж үзэхэд бол зүгээр л далай дээгүүр догоо нэг цэгээс нөгөө цэг хүртэл явдаг. Нэг нь одоо 2500 1500 иений үнэтэй тийм л юм баггүй юу. Тэрнээс одоо манайх шиг жилийн 228 хоногийн хөөтний эртний дулааны юм өрс. Бид нар ч одоо дулааны одоо тооцоо яг 200 хэд хоногоор бодож халаалтын чинь тооцдогтай ч адилхан шүү дээ. Ийм хөөтний сэрүүн салхитай ийм газар энэ чинь барахгүй. Яг хөө зүгээр энэ Латин Америк нэг дулаан газар нэг уулаас ганц нэг уудаг тэрийг л одоо аюулын нэг тойрог нэвтрүүлгээд харцгаал тэрнгээр нэг санаа аваад нэг сүрхий нийтийн тээврээ хэрэгжилсэн ашиглалцсан гэдэг хий хоосон юм яриад яваад. Ядахтаа одоо инженер сэтгэлгээгээр ч юм уу бас шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаатай юм хэмээр байна шүү дээ. Тэрнээс одоо энэ улс төрчшгөө одоо ингээд нэг юу яадаг улс төрчшг удаан цайм одоо нэг юу яагаад байна чинь нэг шүлсээрэж гэдэг юм уу тийм ээ. Улс төрчин барилга барих гэж бүтээн байгуулалт хийх гэж оролдоод байна шүү. Энэ бол бүтэхгүй шүү дээ. Ер нь бол яг удаан гараараа хийсэн хийдэг ажилчид инженерүүд л одоо энэ асуудлыг чинь яг үнэн бодтойн гаргаж байна. Эрдэмтэд гаргаж ирсэн судалгаагаар эдрийнхээ үгийг сонсдгол байх хэрэгтэй гундаа хамгийн гол нь. Тэгж боддог миний хувьд бол гэр хороод бол тоог нь дандаа ингээд улааш шийдэх гэрлэн. Энд яг үлдээ зэрэг одоо гэр хорооллын тоогийн бид нар хамгийн түрүүнд бие даасан их усрууд хийх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл одоо нэгдсэн шугамч дандаа тасарч шүү дээ. Сая л Украинад энэ нэгдсэн шугамтай байсан учраас бүхэл бүтэн готон зэрэгээр харанхуй болж байна. Бүхэл бүтэн хотон тоггүй болж байна. Бүхэл бүтэн хотон дулаан хангамж тийм ээ. Энэ байхгүй ч. Одоо тийм учраас гэр ороод хэрэг хийнэ гэх юм бол би даасан байдалтай одоо орчин үе одоо хямд төсвөр хийн одоо юм хийх хэрэгтэй. Хийн одоо хангамжаар. Өөрөөр хэлбэл манайд хийн хангамжийг их үүсвэрүүд судалгаанууд бол гарцсан. Бүр зүтгэдсэн, бүр 5 толгой дээр гарцсан. Нүүрсний одоо давхрыг одоо хөрсөнд хуулгүйгээр хөрсөн дээрээс нь өрөмдөө тэр нүүрсэндээ метаныг гаргаж яваад эндээсээ хийх судалгаа манайд одоо геологийн судалгаа гаргаад нөөцөнд тогтоогдчихсон. Энийг одоо бид нар бас хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоохондоо бид нар бол яг зүгээр LPG гээд Оросоос хүнтэй авч байгаа. Энэгээр юм хийж энэ яхан. Тэг явандаа бид нар одоо хийн төлсөн шилжих хэрэгтэй. Ер нь тэгээ бие даасан одоо эрчим хүчний тийм ээ өөрөөр сэргээгдэх эрчим хүч байж болж байна. Нарных байж болж байна. Газрын хүний эрчим хүч байж болж байна. Тийм ээ. Заавал одоо нэгдсэн нэмэгдэн юу хаас илүү. Энэ чинь явандаа ямар эрсдлийг бууруулж байгаа юм л тийм чинь. Бие даасан байдалтай бий болгоно гэсэн энд хэсэгжилсэн байдлаар. Тэрнээс нэгдсэн шугамар гэхэрч бид нар одоо ямар нэг одоо бид нар чинь 4-р саснаас ачаал дийлэхээ байлаа гэж одоо өнөөдөр чинь юу лээ? Тэдний өдөр тэр дүүрэг тэр газар тогийн таслан шүү. Хязгаарлалт тийм шүү гэдэг ингэ яваад байгаа шүү. Хэрэг бид нар бие даасан байдалтай байх юм тийм байхгүй шүү. Ерөөс эрчим хүчний хараас учраас гарыг нэгдүгээр тэр хоёрдугаар улсын хэмжээнд гэж ярих юм бол одоо бид нар усан цахилгаан станц хамгийн их нөөцтэй. Салхины эрчим хүч гэхэд манай улсад бас салхины эрчим хүч хангалттай нөөцөл. Жилийн одоо 365-ны 2 салхитай байгаа шүү. Энэ салхины эрчим хүчийг ашиглах нар гэж одоо манайх нь одоо нарны станцтай байгаа бүр уршаах тавьсан. Сенс юу салхины станцууд байгаа. Эдрэг нэмээд өөрөөр хэлбэл цэргэт эрчим хүчээ сайн хийх хэрэгтэй. Тэрнээс Оросоос тог худалдаж аваад Хятадаас худалдаж аваад тэгээ улс төрсөд гэдэг нь улсын хувьд бол энэ ганц 5 толгойн цахилгаан станц барьж чадахгүй одоо 10 хэдэн жил ярьсан юм да одоо. Тэгээд одоо Хятадаас тог аваад идэг. Энэ одоо хэн гэдэг ямар улс төрс ямар улс төрийн хүчний бизнес байдаг юм байгаа мэдгүй. Уг Монголд яг 5 толгой ядс өөрсдөө нүүрсэн байна дулааны станц барьчихтайгаа цахилгаан станц барьчихтайгаа манай нөөцөн бүгд байна шүү дээ. Боловсруучны байна. Инженер техникийн одоо зураг төс одоо юу байдгийг тэр бүтээдэг ажилчид инженер бүгд байна шүү дээ. Энийгээ бид нар хийчих хэрэгтэй байгаа байхгүй. Тийм учраас ер нь миний бодлоор бол нэг тийм дэдвчж ялангуяа эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд нэлээд юм санаанууд байдгийг. Тэгээд энийг одоо бас хүмүүст бас яг ойлгуулахад одоо хүмүүс сайн ойлгоно л та. Ганцхан манай улс төрчлөө ойлгохдоггүй сонирхолгүй байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл шүлсээрээ барилга барих удаангараараа барилга юм бол хийдэг юм ажилчид инженерүүд судлаач эрдэмтэд бай. Эдрийхэл хүчээр юм хөгжинө гэж ойлгодог шүү дээ. Тэгээ үйлдвэрлэгч нар тэгээ одоо айж үйлдвэрлэх наацхан одоо манай үйлдвэрлэлийн чинь үйлдвэрийн хувьд бөөнөрөө олноор хийх үйлдвэрүүд хийх ёстой. Тэрнээс ч одоо жижиг бие даасан байдлаар бас хийж бас болно. Айдын тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл бид монопол үйлдвэр хийх үү? Одоо өөр монопол бос одоо өрсөлдөөн тийм зах зээлийн юугаар явах уу гэдгээ бас судалгаагаар хийх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс одоо нэг дараагийн шийдвэрээр гудамжинд гараад хүн загнадаг таварчлалыг яваад иж болохгүй байхгүй. Тэр чи одоо яг ясан боловч тийм энэ дээр сэтгэлгээ байгаа ч юм уу гэж бид мэдгүй шүү дээ. Тэгээд нэг амаар яриад явчихдаг тийм байж болохгүй. Өөрөөр хэлбэл миний улс төрчдийн шүлсээр биш ээ. Удаан гараараа бүтээж хийдэг энэ ажилчид инженер, судлаачдын тийм ээ энэ эрдэмтдийн хүчээр энэ улс орон хөгжин шүү. Үйлдвэр дээр ажилладаг хүмүүсийн үйлдвэрлэдэг одоо юм хүмүүстэй үйлдвэртэй байж улс хөгжин шүү гэж хэлэх гэж.